бэлэн бол чи хөвчээ зөө. Аудиадис үзүүлж байна. Хөндий дэлхийн онол. Дэлхий доторх дэлхий буюу хөндий дэлхийн тухайн онолыг эрдэмтэд одоо хүртэл судалж байна. Дэлхийн хөндий бөгөөд үүнд дээд үе, дунд үе, доод үе гэсэн нийт 3 үеэс бүтдэг. Дээд үе нь бидний амьдарч буй үе бөгөөд дунд үе нь газар доорх хэсэг юм. Харин доод үе буюу хамгийн гүн хэсэг дэлхийн халуун цөм байдаг гэсэн хэсгийг ингэж нэрлэдэг байна. Дэлхийн хөндий бөгөөд үүний дотор өөр ертөнц бий гэсэн онолыг 18 дугаар зууны үед эрдэмтэд гаргаж байсан. Энэхүү хөндий ертөнцийн хүмүүс нь бидний мэдих сүнсэн атлантууд, Шамблын орны хүмүүс, Агарта, Лемурууд, Харгаргийнхан гэх мэт оюун ухааны дээд түвшинд хурж гэгээрсэн хүмүүс амьдардаг байна. Энэхүү хөндий ертөнцийн орох үүд нь бидний амьдарч буй дээд үед байдаг бөгөөд гямлайн өндөр нуруу, хойд мөсөн тэв, мөн говийн элсэн цөлийн нууц агуугаар нэвтэрч болдог талаар санскритэд бичсэн байдаг. Энэ газар доорх ертөнц рүү нэвтрэхийн тулд хүн оюун ухаан гэгэрлийн дээд төрлийг олсон байх ёстой. Ингэж чадсан хүн энэхүү бурхдын оронд нэвтэрч чадна гэсэн үг юм. Мөн олон ном зохиол санамсаргүй байдлаар хөндий ертөнц рүү нэвтэрсэн хүмүүсийн түүх байдаг бөгөөд бид та бүхэнд тэрхүү болсон явдлын талаарх материалуудыг хүргэж байна. Хойд мөсөн далай буюу Арктикийн зузаан мөсөн давхарга нь хөндөрлөгтний хувьд бүрэн гүйцэд судалж чадаагүй газруудын нэг юм. Далайн түвшнээс доош 11,011 км гүнд орших Марианы хонхор, Нисэг онгоц болон хөлөг онгоцод үлмэдэгдэх шалтгаанаар хумхын тоос мэт алга болдог Бермудын гурвалжин хүртэл Арктикийн нууцын хажууд юу ч биш үлээ. 1978 онд Арктикт 6 сар орчим судалгааны ажил хийсэн. Зөвлөл холбоот улсын эрдэм шинжилгээний экспедицийн ажилтан Сергей Волошин 1982 онд Америк нэгдсэн улсад цагаачлан гарсныхаа дараа бичсэн мөсөн туйлын нууц номонд Арктикийн 20-40 мянган метр зузаан мөснүүд 11-ээс 12 дугаар сарын ихээр хааны газар анзав зурч бяцхан ангал мэт агуу үсгдэг юм. Эртний эскимосчууд болон тундрын чөгчөө нар өөрсдийнхөө өвөг дээдсийн сүнсийг мөсөн доор оршдог хэмээн ярьдаг бөгөөд тэдний зарим нь энэ талаар янз бүрийн сонирхолтой түүх үлдээсэн байдаг. Эдгээр түүхүүд нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм шиг санагддаг билээ. 15 дугаар зууны үед буюу 1400 оны дунд үе. Шелон хэмээх залуу нэг удаа мөсний ангал нээгдэж бяцхан агууруу зориглон орсон гэдэг. Тэрээр харанхуй мөсөн хонглоор бамбар асаан 10 км хэртэй явтал мөснүүд гэнэт тойл шиг туяаран гэрэлдэж ихэсэн учраас бамбараа унтрааж. Мөн мөсөн хонгол нь хүний гараар бүтсэн чамин хашлыг бүхий шат болон хувирсан бөгөөд доошлох тусам шат нарийнсэн догуурсаар сөүлдээ гიშгэж боломгүй нарийнхан хөндлөд болон хувирсан байна. Яг энэ үед түүний хажуугаар сэнти шиг зүйл дээр суусан авраг том биетэй хүмүүс тойрон нисч хачин дуугаар зандран загнаад ихэсэн гэдэг. Шелон мөсний доорх агуун ёроолд гэрэл зазарсан өндөр гоёмсог орд харшууд сүндэрлэж завсраар нь өнгө бүрийн гэрэлтэй дуу чимээ ихтэй хачин зүйлүүд сүлжилтэн зөрөлдөж байхыг олж харжээ. Түүнийг тийхүү гайхан зогсож байтал хавч шиг хэлбэртэй зүйл нэсэн ирж хоёр талаас нь хавчин барьж аваад буцааж дээшээ гаргасан байна. Тэр хаагур гарч ирснээр дараа нь огт санахгүй байсан аж. Тэрээр омогтоо бузаж очиод би мөсний ангалаар доод төв рүү очиод ирлээ. Тэнд бурхад амьдардаг юм байна. Би эцэг өвгдийнхөө сүнстэй уулзч чадсангүй. Намайг асар хурдан буцаагаад дээш нь гаргачихлаа. Гэхдээ бурхтын хотод маш олон том биетэй хүмүүс байсан. Би цаашаа очсон бол өвөг дээдсийн сүнстэй уулзах байсан ч үж магадгүй. Хэмээн ярьсан гэдэг. 600 гаруй жилийн өмнө болсон явдлын тухай өгүүлдэг энэ түүхээс газар доор авраг том биетэй хүмүүс нисдэг бид болон машин тэрэг хэрэглэж тэнгэр багнасан байшин барилга босгосон гэдэг санаа шууд анзаарагдаж байгаа юм. Эскимосчууд 600 жилийн өмнө ийм дамууг санаанаас зохиосон бол
Тэдний сэтгэлгээний хүрээ зөгнөх чадварыг гайхалтай гэхээс өөр аргагүй. Гэхдээ Шелон хэмээх хүүгийн тухай энэ түүх бол уран сайхны хэдрүүлэг бүхий зохиомл яриа биш. Харин Арктикийн мөсөн доор эрдний лемур атлантчууд харийнхан шиг аврагдан биетэй хүмүүс шинэ амьдралыг зохицлон амьдарч байж болохыг харуулсан явдал юм. Эсэ Волошин 1978 онд Арктикт судалгаа хийж байхдаа 3 хамтрагчийн хамт яг тийм нэг ангалд унсан тухайгаач номонд бичсэн байдаг юм. Марс, сугар, нара, сар гэдэл бүгд дотроо хөндөй. Дэлхий бол голдуу цөмтэй гадуу бөмбөрцөг гэж боддог хүмүүс дэлхийг хавтгаа гэж боддог байсан хүмүүсээс нэг ялгархгүй. Дэлхийн түүхэнд дэлхий дотроос олон удаа хүмүүс гарч ирж дэлхий дээр хүмүүст зааж сургадаг байсан. Эрист Молдашевийн номнууд дээр авраг биетэй хүмүүс бидэнтэй хамт амьдарч байгаад додогшоо орсон тухай төвдүүдийн ярианаас сонсдог. Тэд газар доорх энэ хотыг Агарта гэдэг. Янз бүрийн л нэртэй баг. Додогшоо орох маш олон орц бий. Төвдөд Египтийн пирамид, мөн Монголын цөлд бий. Энэ хэд бол үндсэн том орцууд юм. Туйлын туяа гэж нэрлэгдэх үзэгдэл нь нарнаас ирсэн соронзон орны нөлөөнд үүссэн гэрэл биш. Үнэн дээр уг туяа нь дэлхийн 2 туйлын онгорхоогоор дуусч буй дэлхийн голд байрлах хиймэл нарны туяа юм. Нарнаас ирсэн туяа дэлхийн соронзон оронд нөлөөлж ийм үзэгдэл гаргадаг болоо яагаад бусад газар харагддаг юм бэ? Гэтэл зөвхөн өмнөд ба хойд туйлд л үзэгддэг. Энэ талаар яагаад хүмүүс мэддэг юм? Онгорхоо томнох байсан юм бол онгоцоор явж байхдаа харах л байсан шүү дээ. Антарктидэд судалгаа явуулж байсан хүмүүс мэдэх байсан шүү дээ гэж магад. Өдийг хүртэл мэдэгдээгүй шалтгаан нь нэгд түүхэнд хэд хэдэн хүн тийш санамсаргүй орсон ба энэ талаар 100 хэдэн ном бичиж байсан. Ихэнх нь өөртөө хадгалсан. Олон нийт шоолго байсан бах. Нэг нь Америкийн засгийн газар нууцлсан. 2. Доторх иргэншил маш өндөр хөгжилтэй. Оюунлаг талаараач, материаллык талаараач биднээс хол байгаа. Тэд 3 хэмжигдэхүүн бүхий холограф үүсгэж нүхийг сансраас харахад битүүн мэт харагдуулдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг интернетээс олох боломжтой. Сонсогчдаа итгэх албагүй. Зүгээр л судлаад үзвэл энэ далайн нотлох баримт хангалттай болно. Антарктидын судалгааны багийн мэдээлснээр хойд мөсөн далайн яг голд ногоо, ургамал бас шороо хөвж явахыг харсан байна. Мөн урд нь бүртгэгдэж байгаагүй төрлийн шувуугч харж байснаа хэлж байсан. Эс Волошин 1978 онд Арктикт судалгаа хийж байхдаа 3 хамтрагчийн хамт нохоо жаргатай шуурган дуруудан байрлаж байсан газраас төрж яваад Шелонт таарсан адил ангалд унсан тухайгаач номонд бичсэн байдаг юм. Төвний дүрслэн бичснээр бол уг ангал нь эгц доош угсан. Харин оромог хэлбэрийн налуу замаар доош одсон байсан учраас Волошин нохоо болон нүгтийн хамт гулгасаараа багцаалуул 500 орчим метр доош гулссан байна. Тэгтэл нэгэн хавтгай дэвсгэр дээр чарган тэглэн азар зогсож. Тэд амьсгаа даран хэвтэж байтал тэдний байгаа газар сард уссан юм шиг бүдэг гэрэлтэй болж доошлох тусан мөсийг нэвт гийгүүлсэн туяа нь улам хурц тод болоод явчихсан гэж. Мөн оромог хэлбрээр доошлон оруулсан замын ёроолоос ямар нэгэн мотор ажиллаж байна уу гэмээр бүдэгхэн лугшихтоо дуулсан бөгөөд хэн нэгэн тэр доор загилхан мотор ажиллуулж эрчим хүч гарган мөсөн ангалыг тэр чигээр нэвт гэрэлтүүлж байгаа юм шиг сэтгэл төрсөн гэдэг. Тэгж байтал гэнэт тэдний дотор муухай оргин огүйлэн бөөлжиж эхэлсэн бөгөөд удалгүй ямар нэгэн аврагдан биетэй амьтан гар дээр өргөн дээшээ авч яваг бүдэг бадагхан мэдэрсэн байна. 2 цагийн дараа тэд бүгдээр нохоо болон чаргатайгаа мөсний гадар дээр ухаан орчоо. Яаж дээшээ гарснаа хинэн ч хэлж чадахгүй байж. Тэд хэвтэж байсан газрынхаа эргэн тойронд 2 км хэртэй газарт ямар нэгэн ангал нөх байна уу гэж хайсан ч доошоо цөмөрч орсон агуу хэлбэрийн ямар ч нөх олж чадаагүй байна. Волошин мохор сүсэгт сүмийн санвартан болсон. Харин шинжлэх ухааны доктор хүн байсан учраас 1979 онд Москвад ирмэгцээ тухайн зөвлөл холбоот улсын шинжлэх ухааны академиг толгойлж байсан академич
Андрей Сахаровтой уулзсан дэрхүү явдлын талаар ярьж хачин мөсөн хонглыг олж нэг ажилд туслахыг хүссэн байна. Андрей Сахаров Волошин туслахыг хүссэн боловч тухайн үед Хүйтэн дайны 2 дахь үе шат эд эхэлж хятад Вьетнам руу довтлон зөвлөлд ус бүхий л хөрөнгөө батлан хамгаалах салбар руу шидэж байсан учраас мөсөн доторх хөндөй дэлхийг хайх ажил санхүүжилт олдоогүй. Харин Волошин 1982 онд Америк нэгдсэн улсад зугтааж орсныхаа дараа энэ талаар Пентагонд тусгай илтгэл бичиж Арктикийн мөсийг Гренландын хавьяас юм уу эсвэл Аляскийн зүгээс мөс үсэг шумбагчаар дандан судлах санал тавьсан ч Америкчууд түүний үгэнд итгээгүй ч юм уу зөвшөөрөөгүй аж. Сүүлийн үед дэлхийн доллараас шалтгаалan хойд болон өмнөд туйлын мөс асар ихээр хайлж оронд нь ном ногоон шинэ их газрууд гарч ирэх болсон гэж ярих болоодгүй. Тэгвэл үүнээс шалтгаалan эрдэмтэд хоёр туйлын мөс хайлж байгаа нь дэлхийн доллар болон хүний хүчин зүйлүүдтэй ямар ч холбоогүй. Эг дэлхийн уур амьсгалд уур манангийн үүдэлдэг хүлэмжийн чиглэг агаар нэмэгдэж байгаа ч гэсэн хүний буруугаас болоогүй. Арктик болон Антарктидын мөсөн давхарг хайлах болсон нь доор явагдаж буй үйлдвэржилт буюу хөндөй дэлхийн оршин суугчид соёл иргэншлийн нөлөөнөөс болж байна хэмээн хэлсэн нь гайхал төрүүлж байгаа юм. Антарктидын мөсөн давхаргын зузааныг 150-аас 286 км гэж Америкчууд тооцоолсон бол Арктикийн мөсийн зузааныг 110-аас 180 км зузаан хэмээн Оросууд тодорхойлсон байдаг. Мэдээж тэрхүү зузаан мөсөн давхаргын зөвхөн 3-аас 4 км нь далайн усан дээр ил хөвж дээрээсээ хайлж эхлээд байгааг бид харж суугаа. Тэгвэл эрдэмтэд одоо Арктикийн мөсний зузаан давхарга дээр мөн доороосоо ч адилхан хайлж байгаа. Хэрвээ түүний зузааныг ахиад хэмжих юм бол 40-50 км нэмэгдсэн байж ч мэднэ. Энэ нь мөсний доор бий болсон өөр соёл иргэншлийн нөлөөтэй холбоотой. Магадгүй асар болон гаалтуул дэлбэрч Атлантид төв сүрэх үед дэлхийн цагуур байж дисхийн аргагүй халуун болж авраг биет лемур атлантчууд Гималайн застуус болон Антарктид хийгээд Арктикийн зузаан мөсийг өрөмдөн доош орж сэрүүн орчинд соёл иргэншлээ гэхэд цэцэглүүлсэн ч байж болох юм. Сүүлийн үед хойд мөсөн далай хийгээд Антарктидын хавьяас өвглийн хортой метан асар ихээр ялгаран дэлхийн бусад хэсгүүд рүү нүүх болсон билээ. Үүнийг эрдэмтэн өндөрлөгтний барьж байгуулсан цахилгаан станцуудын нөлөөгөөр агаар мандал метанжих салхинд хөөгдөн хойд урд туйл дээр овоорч байгаа мэтэр тайлбарлаад байгаа билээ. Зүй ёсоор болметан нь соёл иргэншил эрчимтэй хөгжиж аж үйлдвэржилт хэрэг сэтэрсэн газруудаас л дээшээ агаарт ялгаран дэгдэж байдаг юмсан ч. Гэтэл ямар ч хүнгүй Арктикийн мөсөн доороос метан ялгараад байгаа нь бүрч гайхал төрүүлж байгаа юм. Энэ олон гайхалтай байдал үнэхээр дэлхийн доор 3 дугаар нарны үед амьдарч байсан авраг биет лемурчуудын иргэншил оршин тогтнож байгаа юм биш үү гэсэн асуултыг төрүүлж байгаа юм.